За өнөөдөр студид маань Tecno хүрэлцэн ирсэн байна. За тэгэхээр өнөөдөр хэдүүлээ Tecnoтой танилццгаая. За сайн байна уу? Энэ бол Tecno Spark 30 Pro. За хэдүүлээ Steakhouse-аар худалдаалагдаж байгаа хамгийн өндөр үзүүлэлттэй харин маш боломжийн үнэтэй гар утаснууд энийг. За яг миний гарт байгаа Spark 30 Pro болохоор 949 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа. За 128 GB-ийн багтаамжтай 16 GB-ийн шуурхай санах байтай. За тэгэхээр хэдүүлээ задлж үзье. За энэ маань бол дэлгэцийн хувьд 120 Гц-ийн дэлгэцтэй. За мөн TUV SUD гэдэг сертификаттай. Тэгэхээр энэ нь болохоор хүний нүдийг дэлгэцийн хорноос хамгаалдаг гэсэн үг. За Tecno задлаа. Хайрцагын дотор юу байна? За хайрцагын дотор шууд утас маань гарч ирсэн байна. За дэлгэц энэ дээр нь одоо 120 Гц-ийн eye care. За нүдийг хамгаална гэж байна. 108 мегапикселийн камертай, Dolby Atmos дууралттай, 5 жилийн баталгаатай гинэ. За артлаасаа бол маш гоёмсог хөнгөн юм байна. Нимхэн юм байна. 108 мегапикселийн камертай гэдэг ч юм уу тун давгүй камертай. За асаагаад ямарчсан. За тэгээд 120 Гц-ийн дэлгэцтэй гар утаснууд бол хүний одоо нүдэнд бол маш сайнаар нөлөөлнө. За тэгээд Tecno-гийн тухайд бол Steakhouse дэлгүүрт маань Tecno-гийн одоо 450 мянган төгрөгнөөс сая 29 мянган төгрөг хүртэлх загварууд нь худалдаалагдаж байгаа. Сонголтоор маш олон сонголттой зорилтоос арай өөр үнэтэй байгаа. Та бүхэн Tecno-гийн мэдээллийг авахыг хүсвэл яг одоо комент үлдээгээрэй. За тэгэхээр энэ бол ерөөсөө тоглоомонд зориулагдсан гоё low budgetтэй тий бага үнэтэй тоглоомонд зориулсан сайн үзүүлэлттэй тийм утас байна. За ингээд SIM-ийн нэг 2 SIM карт орно. Дэж Android үйлдвэрлэлийн системтэй. За тэгээд 120 Гц-ийн дэлгэцээр тоглоход бас л нэлээд тухтай мэдрэгдэнэ. За Android үйлдвэрлэлийн систем дээр iOS гэдэг өөрийнхөө үйлдвэрлэлийн системийг суурилуулж өгснөөр илүү хурдан ажиллахаа олон програм зэрэг орох тэгээд олон програмын хооронд ажиллах гэх мэтчлэн зүйлсдэр бол ямар ч цаадгүй ажиллахаар бүтээгдсэн гар утас байна. За 108 мегапикселийн камерыг хэдүүлээ одоо хамтдаа шалгацгаая заяа. Тэгэхээр яаж шалгах вэ гэхээр за би яг одоо гэрэлтэй яг энэ студийн гэрэл тавьсан нөхцөлд өөрийнхөө зургийг аваад гэрэлгүй үед бас авч үзүүлье. За портретээр нь авъя. За харагдчихна. За гэрэлтэй болон гэрэлгүй үед авсан зурагнууд. За 108 мегапикселийн камер бол тун давгүй харахгүй үед ч гэсэн асуудалгүй авчихаар байна. Тод гэрэл туссан болон тод гэрэл тусаагүй үеүүдийн дэлгэцийн одоо гаралтыг хэдүүлээ хамтдаа харцгаая. За одоо энэ шигээ бол ингээд тод гэрэлгүй байна. Одоо энэ шигээ тод гэрэл тусгаад энийг эндээс нь гээд нэг зэрж за тод гэрэл туссан ч бас тод гэрэлтэд одоо нэг нар маранд тун давгүй дэлгэцийн нэгтэршил тод байдлыг гаргаж чадаж байна. За Tecno Spark 30 Pro-гийн хувьд гэх юм бол 128 болон 256 GB-ийн багтаамжтай 2 янз худалдаалагдаж байгаа. Үнэн нь ердөө 100 мянган төгрөгийн зөрүүтэй. Тэгэхээр 940-с сая 40 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байгаа. Та бүхэн Steakhouse дэлгүүрээр яг одоо зочлоод комент хэсэгт нэг гэж үлдээгээд дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Тэгээд бүх төрлийн зээлийн аппликейшн болон баг бус санхүүгийн байгууллагуудаар худалдаалагдаж байгаа. Тэгээд та онлайнаар шууд захиалаад авах боломжтой байгаа. Энэ бол Steakhouse Tecno байна.